Сайн хүүхдүүдээ өдрийн мэнд хүргэе. Ээлж дагуулга дэмжих үед та бүхэнтэй уулзаж байна. За бид бүхний хувьд бол энэ удаа олон улсын харилцааны үндсэн тулгуур ойлголтоор агуулга дэмжих үед та бүхэнд хүргэж байна гэсэн үг. За юун түрүүнд олон улсын харилцаа гэж юу вэ гэдэг ойлголтоо бүгдээрээ тодруулъя. Мэдээж 5 твийн хэмжээнд тийм ээ Австрали, Америк, Аз, Африк, Европ гэх 5 твийн хэмжээнд бид бүхэн бол эв найрамдалтайгаар бас гүрнүүд бол оршин тогтносоор ирж байгаа. Эв найрамдалтайгаар зэрэгцэн эргэтгэж байдалтайгаар оршин тогтнохыг тааж бид бүхэн бол чухалчилж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө дэлхийн олон нийтийн бие даасан гишүүн басан бүрэн эрх субъектүүдийн хоорондын харилцааг бол олон улсын харилцаа гэж тодорхойлж болно. За тэгээ бид бүхний хувьд бол тухайн улс орны хувьд эдийн засгийн улс төрийн соёлын гээд хамтын ажиллагаанууд бол өргөжинд хэлж байгаа. Худалдаа үйлдвэрлэл, шинжилгээ ухаан, боловсрол тэгээд урлаг, спортоор бол ингээ хамтын ажиллагаа олон улсын харилцаа бол үргэлж өргөжинд хэлсээр ирсэн. За тэгэхээр олон улсын харилцааны түүхийг товчхон авч үзэх юм бол мэдээж тухайн улсын үндэстнүүдийн хооронд үндэслэгч, хооронд дамнсан гэдэг энэ ойлголтыг бол утилитар 10-р зууны үед Бентам бол анх хэрэгэлсэн байгаа. Утилитаризм гэж үзээд байгаа тийм. Мэдээж ард түмэн улс үндэстэн хоорондын гэсэн юм утга санааг бол илэрхийлж ийн гэж үзэж байгаа. За тэгээд тухайн үүслийн үед бол орчин үеийн олон улсын харилцааны систем бол Вестфалийн гэрээнээс эхлэлтэй тийм. Вестфал болж байгаа энэ үйл гэрээнээс бол эхлэлтэй гэж үзээд 1648 онд Европын хаад ноёд тутах өөр хоорондын дайн дуусаад за тэгээ олон улсын жишгээр биений үлийн зөвшөөрөх журам тогтоосныг бол Вестфалийн зарчим гэж бол олон улсын харилцаа нэрлэдэг байгаа. За тэгээ энэ зарчмаас олон улсын харилцаа гэж үздэг байгаа. За тэгээд хамгийн чухал ойлголтууд бол мэдээж олон улсын харилцааны гол онолууд байгаа. Итализмын онол, реалист онол, плюрализм, марксизм гэсэн гол бол онолууд байгаа. За тэгээ багшин дэлгэцэн дээр гол онолуудыг бол бас чухалчлаад та бүхэнд гол санаануудыг өнгөөр ялгаа тавьж өгсөн байгаа тань. За энэ дээр бол мэдээж тухайн итализмын онолын хувьд бол улс хоорондын мөргөлдөөнийг багасгах хамтын ажиллагааг хөгжүүлэх үзэл санааг бол дэвшүүлдэг. За реалист онолын хувьд бол мэдээж олон улсын харилцааны мөн чанар бол тусгаар улсуудын өөрийгөө хамгаалах, сонирхлоо хэрэгжүүлэх, ирмэлцлэл өрсөлдөөн түүний тэнцвэр зэргээр бол тодорхойлогддог юм гэж реалист онолынхан бол үзэж байгаа. Тэгээ реалист онолын гол төлөөлөгч үндэс суурийг бол Италийн сэтгэгч алдарт улс төрч Макиавелли бол анх тавьсан байна гэж бол үздэг байгаа. За тэгээ плюрализм тухайн мэдээж гол санаа бол онолын хамтын ажиллагааны оновчтой аргуудыг эрэлхийлэх. Тэгээ нийт хүн төрөлхтөн хөгжил дэвшлиг гаргах нь бол хамгийн чухал юм гэж бол үзээд байгаа. За марксизм онолын хувьд бол мэдээж нөгөө олон улсын харилцаа улс орны баян ядуугийн тэмцлэлийн үзэл санаатай илүү бол болж гарч ирж байгаа. За тэгээд мөн олон улсын харилцааны гол субъектүүд бид бүхэн мэдж байгаа тийм. Төр ард түмэн улс дамнасан байгууллага, олон улсын байгууллагууд гол субъект гэж үздэг. За олон улсын харилцааны хэлбэрийг аваад үзэх юм бол хамтын ажиллагаа, өрсөлдөөн, хараат байдал, дайн гэх мэтчлэн бол олон улсын харилцаа бол тухайн дэлхийн улс орнуудын хүрээнд бол өргөжинд хэлж ирсэн байх нэ. За ингээ багшин та бүхэндээ үндсэн олон улсын харилцааны үндсэн гол тулгуур ойлголт ер нь бол 10-11-р анги дээр за тухайн ойлголтуудаа бол сэргээн санаад бас дахин судлаарай гэж багшин та бүхэндээ зөвлөж байна. За тухайн олон улсын харилцаатай гол ойлголтуудыг баттгсан тестүүд бол та бүхэнд өгөгдсөн байгаа. Тэгэхээр энэ тестүүдээ бол ажиллаад өөрсдөө авсан оноог зургийн дараад оруулаарай. За тэгээд хичээл зүтгэл гарвал мэдээд эзний үргэлж чагнадаг байгаа. Элстэй өргөө шалгалтандаа бэлдээд олон улсын харилцааны агуулга дэмжих видеонуудаа та бүхэн бол үргэлж үзэж байгаарэ гэж багш нь уриалж байна. Анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа.